Хэлнээсээ илүү чихэн сайн ашиглаж байна. Хэл бол цахиур, үг бол оч юм. Гэрэлтэж байгаа хоёрын хин ухаалаг нь буруутай. Над шиг гэрэлтэй байгаа ч гэж нар сар минь мишээд энүүн цараатаа сэтгээж гэж тэнгэр дээр минь уужирд. Дотоод сэтгэл нь зөв бол гадаад явдал нь зөв болоо. Сайн мэцэн эрх мөндөд үзэгчдээ цаг үеийн үйл явдлын нийгэм тулгамдж байгаа асуудлаар хэлцэж цаашид яах вэ гэсэн гарцыг хамтдаа хайдаг байгаа. Эдэн монголчуудаа хилцүүлэг шууд нэвтрүүлэг энэ удаагийнхын дугаарыг эхлэхэд бэлэн болоод байна. За манай нэвтрүүлгийн энэ удаагийн сэдэв бол хаягдмал хүүхдүүд гэсэн сэдэвтэй байгаа. За бидний сайн мэдэх хүүхдийн баяр маань хэдхэн хоногийн дараа болох гэж байгаа. Тэгвэл яагаад зөвхөн энэ сэдвийг сонгож авсан бэ гэдэг маань нэлээд учиртай. За хаягдсан хүүхдүүд гэхээр үзэгчд магадгүй дотроо бодож байгаа бах. Нөгөө гудамжны тэнмэл за эсвэл тараншааны эцэг ихгүй өнчин ийм хүүхдүүдийг бид нар хаягдмал хүүхдүүд гэж өнөөдрийн хүртэл бодож ойлгож ирсэн. Тэгвэл энэ удаад бид арай өөр асуудлыг хүндэх гэж авч үзсэн юм. За бидний сайн мэдгээр хараар эсвэл гадаадад ажиллаж амьдарч суралцж байгаа иргэдийн маш олон хүүхдүүд энд байдаг. За ээж аваасаа хол тэдгээр хүүхдүүдийн өсөж өндөөж одоо тойрнож байгаа орчин ямар байна? Мэдээж хүүхэд болгон гэр бүлтэйгээ аз жаргалтай сайхан амьдрах ёстой. Тэгвэл хайраар дутуу өсөж байгаа тэр хүүхдүүд бид нар яг яаж туслах ёстой вэ? Тухайн гэр бүл хэрэв магадгүй танай гэр бүлд ийм асуудал байдаг бол яаж туслах ёстой? Ямар одоо яаж байвал аз жаргалтай сайхан амьдрах ёстой вэ гэдгээр бид энэ удаад асуудлыг одоо шийдвэрлэх гэж хилцэх гэж энд цугласан байна. Хүний амьдралын хамгийн аз жаргалтай үе бол хүүхэд нас. Гэгээн, тунгалаг, хэрвээ тэрл нандин сэтгэлээр тэр орчныг мэдэрч өсдөг. Хүүхэд бүр ээж аавтайгаа хайр дүрэн амьдрал өсөх ёстой. Ардчлал хөгжснөөс хойш манай иргэд олноор харин орныг зорих болсон. Глобалчлагдж байгаа дэлхийн нийтэд тэр нь ч зөв. Юм үзэж нүд тайсныхан хэрээр сайхан амьдралыг бий болгоно гэсэн үзлийн нэг. Тэд өөрсдийнхөө сайхан амьдралын төлөө өөр хүүхдийнхээ баталгаатай ирээдүйн төлөө тэгж зүтгэж байгаа. Гэхдээ та бид нэг л зүйлийг мартаад байна. Бидний ээж авдаа элен садандаа орхиод явсан үрсний өнөөдөр ямар хүн болж байгааг та мэдж байна. Хэдийгээр тэдэнд дуртай амттан таалагдсан хувцас аваад өмсөх мөнгө дутаа гэж тэдний зүрхэнд чин сэтгэлийн хайр дутаж байна. Хөөхөн дайсан зөмсөд хөөрчгүйгээд бүдэрч унахтаа тэд аргадуулах ээж аав нь хамт байхгүй зэтгэл шаналдаг. Эцэг эхийн хуралд очихын олдохгүй солонгост амьдардаг ээж рүү ноцтож хурлаас өмнө заавал ирэхийг шаардах 10 жилийн хэцэн хүү. Тэд ээж аавынхаа хайрыг хүсэж байна. Хэн нэгний чин сэтгэл хайр халамжийг хүлээж байна. Амьдралаа нэршүүлж үр хүүхдийн боловсралтай хүн болох гэж зүтгэж яваа. Тэр ээж аавуудыг буруутгах уу? Өнөөдөр албан баримтаар 200 гаруй мянган монгол иргэд гадаадад ажиллаж амьдарч байгаа. Тэгвэл энэ иргэдийн цаана албан туслаар хичнээн иргэд байгааг хэн ч мэдэхгүй. Энэ иргэдийн хэдэн мянган хүүхэд ээж аавын хайр халамжаас хол өсч байгааг хэн ч таашгүй. Тэгэхээр одоо энэ асуудлыг яавал дэвшүүлэх? Ийм байдалд орсон үзэгчтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? За ингээд нэвтрүүлэгт оролцож байгаа зочдтой танилцуулъя. Инэмсэглэл сэтгэлдийн зөвийн зөвлөх Отгон цэцэг. За гэр бүл судлаач Насанбаяр. 93 дугаар сургуулийн багш Отгон Туянаар энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцож байна. За ингээд би эхний асуудлаа Отгон Туяа багшаас асууя гэж бодлоо. За хүүхэд бол гэр бүлтэйгээ байх ёстой. За хүүхдийн одоо хамгийн нэгдүгээр орчин бол гэр бүл, хоёрдугаар тал сургууль гэдэг. Сургууль багш нар байдаг. За тэгвэл багш нар ер нь хүүхдэд яг ямар хайр халамж үзүүлэх ёстой юм бэ? Гэр бүлээс гадна. Үзүүлэх ёстой гэсэн ойлголт байна тий. Ерөөсөө багш нар ч гэхгүй хүн хүндээ
ерөөсөө дандаа хайрын сэтгэлээр л хандах хэрэгтэй шүү, тийм ээ. Энэ хорвоо дээр мөнхийн үнэн юм гэдэг бол хайр гэж ярьдаг, тийм ээ. Тэгэхээр яг сургуулийн амьдрал донд энэ багш, энэ сурагч гэдэг харьцаа ойлголт гараад ирэхээр л биш болчихж байгаа юм л да. Тэгэл багш юм байх хэрэгтэй гэл багшийн баахан журмууд гаргаж ирэл те. Сурагч хүн юм байх хэрэгтэй гэл баахан журмууд гаргаж ирэхээр л биш болчихж байгаа. Ерөөсөө аль аль нь хүн. Тэгэл би хүн, тэр хүн гэдэг утгаар нь хараад биегээ хайрлчвал тэнд одоо өөр асуудал бол байхгүй л юм л да. За, насан баригч асууя. Гэр бүлийн одоо хамгийн сайхан аз жаргал юу гэдэм бэ? Гэр бүлийн эв найртай оршин тогтнох өөр одоо үндэс нь юу вэ? Тэг баярлалаа. Ямар ч гэсэн их хурсын баяр тохиолдуулж нэвтрүүлэг хийж байгаад баярлалаа. Тэгэхээр би нэвтрүүлгийн хаягдмал гэдэг үгийг бас ариж хууршмар санагдлаа л да. Юу гэхээр яг амьдралаа хөөгөөдтэй одоо эцэгхээс ангид байгаа салангад өсөж байгаа хүүхдүүдийн асуудал гэж ярил илүү зүгээр юм болов уу гэж бодлоо л да. Тэгэхээр яг энэ нөхцөл байдал гэдэг бол яг эцэгхээсээ тусдаа өсөж байгаа хүүхдүүдийн нөхцөл байдлын талаар магадгүй өмнө хөндөж байгаагүй бас энэ талаар хүмүүс амьдрал дээр харж байгаа ч гэсэн яг энийг яах вэ гэдэг зүйл бас нийгэмд ийм мессеж өгч байгаа танай нэвтрүүлгийн бас ачлуул гэж би үнэлж байна. Одоо энэ дээр яг гэр бүлийн хамгийн эвтэй найртай аз жаргалтай үе гэх юм бол хамтдаа тий айх аюулгүй өвчин зовлонгүй хүн өөр хөсөж байгаа зорж байгаа өөрийнхөө аав ээж нь тий өөр хүүхдийнхээ өмнөл гэршээ болж чаддаг өөр хүүхд нь ч гэсэн ээж аваа сэтгэл санааг зовоодоггүй амар тайван ингэж амьдрахал хүний амьдралын гэр бүлийн хамгийн сайхан аз жаргал шүү тий. Тэгэхээр яг энэ зүйл дээр би юу хэлэх гэж байна вэ гэхээр яг өнөөдөр 90-ад оноос хойш та ингээл ерөөсөн монголчууд гадагшаал явчвал амьдралаа шийдчих юм шиг хайж ирж тэгж бас сэтгэж бодож тэр бүр хууль юм шиг явж ирлээ. Тэгвэл энийг одоо тий энэ өнгөрсөн 20 жилийн хугацаа гэдэг нь аваад үзэх юм бол энэ явдал тасар олон бас эрсдэл бас тасар олон сөрөг талууд гарч ирсэн. Тэгвэл энийг бид нэр эргэж хараад дахиж энийг давтахгүй байвал яаж ямар арга зам бэ вэ? Тэгвэл эцэгчүүд хэрвээ амьдралын ирэхээр хүний амьдралд зөндөл олон зүйл байгаа юм. Амьдралын ирэхээр явлаа гэхэд буцаад эцэг хүн ядаж ямар насанд очиж хүүхдүүд явбал ээж аав өөр хүүхдүүд тусдаа байсалж амьдрал ямар байх юм гэж гэдэг. Энэ чиглэлээр сэтгэл зүйн чиглэлийн бас зөвлөхтэй тийм нийгэмд босрал гэдэг зүйл явагдаасаа л гэж хүсэж байгаа юм л да. За, отгон цэцэгч сэтгэл зүйчийнхаа хувьд тийм ээ яг энэ асуудал дээр одоо манай нийгэм ямар шиг байгаа. Өнөөдөр энэ асуудал бол өөрөө их эмзэг сэдв. За, энийг бас хүмүүс тэр болгон ам нэгээд байдаггүй. Магадгүй энэ орхигдсон ч юм уу хаягдсан гэж ярьж байгаа нэр томьёо маань бас хүн сонсогдож байгаа ч гэсэн хатуу ч гэсэн үнэн үг. Тухайн хүүхдүүд яг ийм болцоотой одоо хүүхдүүд дээр очиод яриа авах гэхээр хэдийгээр зүгээр ярьдаг гэсэн яг камерын өмнө яриа авахс бүгд татгалцдаг. Ээж аав эмээ өмнө өсөж байгаа зовлонгоо ярьж байгаа боловч за яг телевизээр ингээд хараад хэлэхэд бол хэцүү байна гэж хэлж байгаа бид нарт маш олон асуудал хэлдэг. Тэгэхээр энэ нь өөрөө маш их хэмзэг сэдв. Сүүлийн үед ер нь сэтгэл зүйчээс одоо яг энэ чиглэлээр зөвлөгөө авч байгаа хүмүүс байгаа болов уу? Ялангуяа манай инээмсэглэл сэтгэл зүйн төвд энэ чиглэлээр зөвлөгөө авъя гэсэн эмээтэйгээ өвөөтэйгөө за хэдэн жилийн дараа одоо гэртээ ирсэн чинь хүүхдтэйгээ би одоо ойлголцохгүй байна гадаадд байж байгаад ирсэн гэх мэтлэнгээр ингээ хүүхдтэйгээ ялангуяа өсвөр насны хүүхдтэйгээ ойлголцохгүй байна гэсэн асуудлаар маш олон хүмүүс ханддаг болчихжээ. Тэгээ энэ хүүхдүүдийн гол асуудал нь юу вэ гэхлээр яг эцэг нь өгч чадаагүй хайраа ямар нэгэн материалын байдлаар хангах сонирхолтой байдаг. Гэтэл тэр хүүхэд маань амтан биш зөвхөн аваад идээд өмсөө зөөхтэй гол нь тэр хүнд сэтгэл байдаг учраас хин нэгэнтэй ганцаардлаа хуваалцах гэсэн эсвэл өөрийнхөө юу хүсэж бодоод байгаагаа тэр хамтарч амьдарч байгаа эмээ өвөөдөөч байдаг юм уу эсвэл ах トゥ унрынхаа тэр хүмүүс ойлголцох гэхлээр өөрсийг нь бүрэнгүүцээ сонсч чаддгүй гэх мэтийн хүндийн хүүтэн харилцаа үүснээс олж хүүхэд их зожиг ганцаардмал хин нэгэнтэй одоо үзэл бодлоо хуваалцахгүй ч гэдэг юм эсвэл бүр зугаа цэнгэний байдалд оролцож одоо ямар л одоо хаанал шоу болж ин тэрлүү юм хандлагатай болсон. Тэгэхээр энэ аав ээжүүд маань өнөөдөр ялангуяа их хурсын баяр хүүхдээ эрхийг хамгаалах өдөр бид нар таагүй зүйл ярихаас илүү хамгийн гол нь энэ асуудлыг бид нар гэр бүлд хэрвээ ийм асуудал тулгамдсан байгаа бол энэ асуудлаа яаж хамтдаа шийдвэрлэх вэ? Үр хүүхдүүдэд яаж зөв ойлгуулах вэ гэдгийг л энэ талаараа бяцхан ч гэсэн зөвлөгөө өгөх юм бол энэ гэр бүлүүдэд маань хэрэгтэй гэж бодож байна. Тэглгүй яах вэ? За ялангуяа бид нар зөвхөн нэг талыг буруудах гээгүй тий гадаадаж ажиллаж амьдарч байгаа тэр эцэгчүүдийг буруудах гээгүй гэдэг үзэгчд маань сайн ойлгоорой. За мэдээж 90-ад он арчил гарснаас хойш бол монголчуудын гадагшаа явах нь нээлттэй болсон. За би яг энэ дээр нэг жишээ хэлмээр санагдлаа. Хэдхэн хоногийн өмнө нэг Солонгосоос нэг ах хүү одоо мессенжер холбогдлоо л доо. Тэгээд тэгчээс би 10 жилийн өмнө энд 2 өрөө байраа барьцаанд тавиад энд иржсэн. Тэгээд 10 жилийн дараа эргүүлээд очиход би баг тэр 2 өрөө байрныхаа мөнгөтэй л буцаж очих оруулсан. Тэрнээс гадна би гэр бүлгүй болж байна. Би
эрүүл мэндгүй болж байна. Тэгээ би хүүхдтэйгээ намайг явахад жоохон одоо 1-р ангид орж исэн хүүхд минь 10-р ангид орсон. Намайг уцаар өгөхлөхэд ерөөсө тоохоо болчихсон билээ гэдэг асуудлыг тавьж исэн. Тэгэхээр би бас бодлоо хүүхэд мэдээж аав ээжтэйгээ байхдаа хамгийн их аз жаргалтай байдаг. Ялангуяа 10 жил дотн туяа багшилсанмаар санагдчихлаа. Эцгийн нөө гэр бүлийн хурал гэж болдог. Энэ дээр гадаадд ажиллаж амьдарч байгаа хүүхдүүдийн ар гэрээс эцэг гэх нь биш нөгөө их чин ч юм уу хамаатны хин нэг нь орж ирдэг. Тэгээ энэ дээр хүүхдүүдийг хэмзэлдэг юм шиг санагдсан ярилцаад явж байхад. Тий. Эмзэглэхээс гадна хүүхэд хэцүү байдаг л да. Тий. Миний бас нэг өмнө орж исэн ангид нэлийн яг чин тэр ангид бараг 10-аад хүүхэд аав ээж нь гадаадд байдаг. Тийм анги бэнтер байсан. Ер нь ихээ их ер нь аав ээж нь гадаадд байдаг хүүхдүүд тийм ээ. Тэгээд эмээ өвөө голцоо ер нь их чах ер нь заримдаа бүр хинч ирэх хүн олдохгүй тийм үеч байна шүү дээ. Тийм хүүхдүүдэд. Тэгээ яасан гэхээр ах эгчүүдээ ажилтай тий. Одоо ганцаараа би амьдарч байгаа. Аав ээж хоёр өрөө байраа одогцсон. Би тэрэндээ ганцаараа амьдарч байгаа гэсэн хүүхдүүд хүртэл байна. Тэгээд тэрэнд бол хүүхд мэдээж эмзэглэн шүү дээ. Тэгээд яг салангад өсөж байгаа гэдэг утгаар түрүү хэлсэн тий. Тийм хүүхдүүдийн хувьд бол түрүү хэллээ л дээ та тийм ээ. Нөгөө монголчууд маань нэг хэсэг ерөөсөл гадагшаал явбал амьдрал болчих юм шиг сансан. Гэтэл гадагшаа явснараа магадгүй хүн өөрийнхөө хайсан эрдэм мэдлэгийг ч юм уу, өөрийнхөө хайсан мөнгө төгрөгийг ч юм уу олсон байж болно. Гэтэ тэрнээс илүү үнэт зүйлээ алдаж байгаа гэдэг утгаараа бол их хэцүү байдаг тий. Тэгэл байж гал нэг солонгосоос ч юм уу, байж гал англиас ч юм уу нэг хөөрхөн бодолтой бэлэг ирээл энэ хүүхдэд нь бол бас их л одоо хүүхдээ харж үзээдэн штэ тэр хүн. Гэтэ нэг л их хөөрхөн усны болт зүүсэн нэг л хөөрхөн палаж өмссөн охтод гүгэл энэ яг ингээл өөдөөс нарахад бол тэр хөөрхөн чимэг зүйлтэн дундаас нэг их гунигтай харц тийм ээ. Тэгэл мэдээж яг өөрөө чийлдгэр эцгийн хурал зарлаа. Нэг эмээ зайлуул таягаа тулаад ирж чадна заримдаа эмээ ирж чадахгүй тийм ээ. Тэр хэцүү. Хүүхэд өрөвдөлтэй тий. Нэмжлэхэд юу нөхөр яг энэ нөхцөлд одоо тий багш нарын үүрэг гэдэг бол хамгийн чухал юм л да. Яг ээж нь юм шиг тий. Яг одоо тэр хүний нөхцөл байдлыг мэдж байгаа тий. Тийм учраас ядаж багш нь ч байна уу тий. Магадгүй ахтай хамаатан садан хүн өөрөөрөө амьдралыг өгөөл явцсан тийм хүмүүс байж байгаа тий. Тэгвэл ядаж багш нь яг ээж нь юм шиг юу болж ийн яаж ийн хийж ийн тусдаас арай илүү цаг гаргадаг ч юм уу тий. Ийм зүйлүүдийг багш нар илүү анхаарч өгөөсэй гэж миний бодлоо. Ер нь бол яг багш нар буудаг шүү дээ. Ялангуяа 91 дугаар сургуулийн хувьд миний мэдхийн ихтгэл урам гэдэг хичээлийг 3 жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн байгаа тийм ээ. За Бацах багштай багийнхан боловсролын шинжилсэн төлөвлөгөө гэдэг яг Японы сургалтын системийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээд энэ анги дээр бол маш их үр дүн гарсан гэж тухайн үед бол яригдсэн. Тухайн хүүхдүүд ч өөрсдөө хэлжсэн. Та энэ сургалтын системийн талаар хэлэхгүй. Магадгүй тэр яг ангид ийм хүүхэд байсан бол тухайн хүүхд яаж өөрчлөгдсөн бол Японы сургалтын системийг хэрэгжүүлсэн гэсэн аа биш юм л да. Тэр бол нэг Японы ч юм уу хаа нэгэн газрын сургалтын системийг тэнд болж байгаа юмыг авчраад хуулаад хэрэгжүүлсэн юм биш зүгээр өөрөөсөө амьдрал дундаас л гарч яг монгол хүний сэтгэл зүтгэлээр монгол хүний ухаанаар гарч ирсэн л тийм хичээл байхгүй юу? Итгэл урам хичээл чинь тийм ээ. Тэгээд няндаг гэж багш байгаа Монгол Улсын шинжлэх ухааны гавьяа цэцгэлтэн гавьяат ажилтан няндаг багш маань тэр хичээлийг гаргасан тий. Тэгээд тэр хичээл энэ хүүхдүүдэд яаж хүрвэ гэдэг талаас лавлж байна тийм ээ. Ер нь бүх хүүхдүүдэд тэр бол мэдээж өөртөө эзэн байх, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл зоригтой байх. Тэгээд өөрийгөө удирдах энэ ухаан, энэ сэтгэлдэл сургасан л да. Тэгээд хүүхэд болгонд янз бүрийн өөрчлөлт гарна. Тэгээд одоо миний бас шав байгаа нэг охин байгаа. Тэгээд мэдээж жоохон байхад наав ээж нь орхиод явцсан. Тэгээд тэр хүүхдийн хувьд маш мундаг, оюуны чадамж бол сайтай. Тийм ч учраас яг хичээл номын хувьд бол нэг хүмүүс радсан юм алга л да. Өөрийн төрлөх өгөгдөл байна. Гэхдээ өөртөө итгэл байхгүй, би орхигдсон, би хиндэж хэрэггүй гэсэн ойлголттой их сэтгэл гутранг. Тэгээд энэ хүүхэд бол яг энэ хичээлийнхээ шугамар яваад хүн өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Чи нэгэнт аав ээж чинь тэр хол байгаа юм бол чи өөртөө эзэн болох хэрэгтэй гэдэг талаас нь ярихад бол одоо би амьдрал гэдгийг одоо би өөрөөр харах боллоо. Би өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй боллоо. Би итгэл найдвартай боллоо энэ гэж хэлж байгаа чинь тийм ээ. Энэ бол нэг л хүүхдийн жишээ. Гэхдээ сургууль хөгжлөх ухаанд бол нэг л хүүхэд гэж чамладгүй. Энд чинь бүхэл бүтэн нэг хүний амьдрал шийдэгдэж хувь заяа эерэг сайхнаар шийдэгдэж байгаа учраас энэ бол их олзуурхушд ингээд олон хүүхэд бол өөртөө итгэлтэй болж
хүсэл зорилготой болж тэрнийхээ төлөө ажиллаж хөдөлмөрлж ингэж явсан шүү. Тэгээд манай энэ хичээлийг их чухалчлаа авч үзэж ингэж асууж байгаад их баярлалаа. Энэ бол Монголын боловсролд орж ирж байгаа цоо шин тийм үзэл баримтлал юм да. Тийм ээ. За яг энэ нөхцөл байдал дээр үзэхдээ одоо яг энэ гэр бүл энэ хүүхэд яг яах ёстой вэ? Гэр бүлийнхаа юу? Гэр бүл судад насаагч асууж байна л да. Хүүхэд яг яах ёстой вэ? Эцэг их нь хэдийгээр хол байгаа ч гэсэн одоо уцаар ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг юм уу, байнгын асуудаг юм уу? Эсвэл яг яах ёстой юм болоо? Тэгэхээр яг энэ нэг бусны бодтой нэг амьдралын түүх хүүхдээ юм л да. Тэгээд ээж аав нэгээ яваад өгсөн яг тэр үед хүн болгон хатан хамаатсан нэг харж үзээд